Дайн дэлхийн ногоон хөгжлийн байгууллага үзүүлж байна. Цахилгаан эрчим хүчний их үүсвэр. Хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаас эхлэн өөрийн хэрэгцээндээ тулгуурлан эрчим хүчний олон их үүсвэрүүдийг нээн ашигласаар иржээ. Хамгийн анх чулуунаас гал гарган авч өөрийн хол үнсээ боловсруулсан бол 10,000 жилийн тэртегээс амьтны хүчийг ашиглан газар тариалан боловсруулж эхэлсэн байдаг. Түүнээс хойш манай эртний өмнөх 3,500 жилийн өмнөөс салхины хүчийг ашиглан завь хөдөлгөн сурж 2,000 жилийн дараа гэхэд усны урсгал болон салхины хүчийг ашиглан тэрэм ажиллуулж халимны өөх шатан гэрэл гаргаж чаддаг болжээ. Харин цаг үеийн нийгмийн хөгжлийн дагуу 200 гаруй жилийн өмнөөс аж удиржилтийн эрен үе эхлэхэд эрдэс үдсийн гаралтай түлш болох нүүрс газрын тус болон байгалийн хийг эрчим хүчийг гарган авахд хэрэглэх болсон байна. 1950-ад оноос цөмийн энергийг эрчим хүчийг гаргахад ашигладаг болж цаашлаад салхин болон нарны гих зэргээр зарим сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрүүдийг ашиглах болжээ. Хэдийгээр сэргээгдэх их үүсвэр буюу байгаль дээлтэй технологиг нэвтрүүлсээр байгаа боловч өнөөдөр эрдэс үдсийн гаралтай түлш болох нүүрс газрын тус байгалийн хин нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 80%-ийг эзэлсээр байна. Гэтэл нүүрс нь агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг бөгөөд хүлэмжийнхийг ихээр ялгаруулснараа дэлхийн цаг уурын дулаарлын гол шалтгаан нь болдог байна. Иймээс цахилгаан эрчим хүчээ зөв зохистой хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн чухал. Эрчим хүчний зөв хэрэглээ бидний эргэн тойрондох маш энгийн жишээнээс эхэлдэг байна. Жишээ нь ямар ч төрлийн цахилгаан хэрэгслийн залгуурыг нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд байлгаж болохгүй. Учир нь цахилгаан хэрэгсэл өөрийн тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг ашиглаж л байдаг байна. Та гар утасны цэнэглэгчийг ашиглахгүйгээр залгаатай нэг цаг байлгахад 1,500, өдөрт 1,2, сард 36 төгрөг тавин мөнгө, жилд 438 төгрөгийн эрчим хүчийг зарцуулдаг. Энэ нь хэдийгээр бага мөнгө боловч өнөөдрийн байдлаар Монголд 2 сая гаруй хүн гар утас ашигладаг гэсэн судалгаа байдаг байна. Ингэхлээр зөвхөн гар утасны цэнэглэгчээр дамжуулан хичнээн хэмжээний эрчим хүч сул зарцуулагдах болоо. Тиймээс л та гар утасныхаа цэнэглэгчийг ашиглахгүй тохиолдолд заавал тогноос нь салгах хэрэгтэй. Мөн унтраасан боловч залгууртан залгаатай орхисон компьютер, зурагт бусад цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны төлбөрийн 7-оос 25% хүртэлх хувийг эзэлдэг гэсэн тооцооч гарчээ. Энэ мэдчлэн хүмүүсийн хайхрамжгүй орхисон зүйлсээр дамжуулан бидний эргэн тойронд цахилгаан эрчим хүч сул алдагдсаар л байна. Тиймээс та бүхэндээ цахилгаан эрчим хүчийн хэрхэн зөв зохистой ашиглах тухай мэдээллийг суурлаар хүргэх болно.